дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын зүгээс сүүлийн үед цагаачлалтай холбоотой бодлого чангадах болсон. За ялангуяа зарим нэгэн улсаас бол Америкийн нэгдсэн улс руу нэвтрэх зорчих үйл ажиллагаанд бол ихээхэн хязгаарлалтыг тавих болсон. За энэтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт гадаадын иргэдийг Америк руу нэвтрэхийг хязгаарлах тухай тунхаг бичигт гар ус зурсан байна. За энэ улсад одоо тунхаг бичигт орсон орн дотор Сир, Африкийн Буркина Фасо, Мали, Нигер болон Өмнөд Судан зэрэг олнууд бүрэн хоригт орж байгаа юм байна. За Трампын захиргаа мөн Палестины засаг захиргаанаас олгосон аяллаа баримт бичигтэй хүмүүсийн нэвтрэх эрхийг бүрэн хязгаарлах ийм шийдвэр гаргасан. За засаг захиргааны зүгээс бол Палестины засаг захиргааны паспорттай хэнийг ч гэсэн бизнес аялал зугаалга за мөн боловсролын зорилгоор Америкийн нэгдсэн улсад аяллаа бичиг баримт авахыг нь бараг боломжгүй болгосон шийдвэрийг өмнө нь гаргаж байсан юм байна. За тэгэхээр энэ удаа бодлогоо бол улам чангатгсан. За мөн өмнө нь хэсэгчлэн хязгаарлалтанд хамрагдаж байсан Сьерра-Леон, Лаосын иргэдийг одоо Америкийн нэгдсэн улс руу орохыг нь бүрэн хязгаарлаж байна. Афганистан, Мянмар, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, мөн Иран, Ливь, Сомали, Судан, Йемен зэрэг орнуудын иргэд 2025 оны 6 дугаар сард бол тухайн одоо Америкийн нэгдсэн улсад нэвтрэх бүрэн хоригт бол хамрагдсан. Ингэснээр бол Палестины засаг захиргаанаас гадна Америкийн одоо аяллаа бүрэн хоригт хамрагдсан нийт улсуудын тоо 19 болж нэмэгдсэн. За мөн нэмэлтээр бас хэсэгчлсэн хоригт бол улс орнуудыг хамруулж байгаа юм байна. За ингэснээр бол нийтдээ 15 улс бол энэхүү хэсэгчлсэн жагсаалтанд нэмэлтээр орж байгаа. За энэ бол Сахарын цөлөөс урагш оршдог Африкийн орнууд бол голчлон энэ жагсаалтанд хамрагдаж байгаа. За Африкийн орнууд дотор Ангол, Бенин, Заны ясын эрг, Габон, Гамби, Малави, Мавритани, Нигери, за Сенегал, Танзани, Замби, Зимбабве зэрэг орнууд хамрагдаж байгаа. За мөн Антигуа, Барбада, Доминикан, Тонго улсууд мөн хэсэгчлэн хоригт өртөж байгаа. За Бурунди, Куб, Тонго, Венесуэл улсууд 2025 оны 6 дугаар сард тавьсан хэсэгчлэн аяллаа хоригт орсон хэвээр байгаа юм байна. Ингээд Америкийн нэгдсэн улс мөн мягмар гарагт Туркменстаны иргэдтэй холбоотой аяллаа хэсэгчлсэн хоригийг цуцсны дараа нийт 19 улс бол хэсэгчлсэн хоригт бол багтаж байгаа юм байна. За ингэснээр бол 30 гаруй улс бол Америкийн нэгдсэн улсын аяллаа хоригт хэсэгчлсэн болон бүрэн одоо хязгаарлалтанд орж байгаа. За энэхүү хязгаарлалт нь Америкийн нэгдсэн улсыг улсад одоо зорчихыг хүссэн зуулчин оюутан бизнес аялагч мөн одоо тийшээ цагаачлахыг хүссэн бүх хүмүүст хамаарч байгаа. За визтэй Америкийн нэгдсэн улсад хууль ёсны байнгын оршин суух эсвэл дипломат ажилтнаар байгаа хүмүүс мөн тамирчин гэх мэт тодорхой бизнесийн ангилалтай хүмүүс бол хязгаарлалтаас чөлөөлөгдөн. За тус улсад нэвтрэх нь Америкийн ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж буй хүмүүс мөн эдгээр хязгаарлалтаас чөлөөлөгдөх юм байна. За засгийн газар хамгийн сүүлд одоо хэрэгжүүлэх болсон энэхүү хязгаарлалтыг 2026 оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж байгаа юм байна. За ер нь бол Америкийн нэгдсэн улсын сүүлийн үед цагаачлал болон Америкийн нэгдсэн улсад зорчигтой холбоотой бодлого чангатгах ийм үйл явц ажиглагдаж байгаа. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын одоо бодлоготой шууд холбогдож байгаа. За түүний хувьд кампанит ажлынхаа үеэр ерөнхийлөгч болохоос өмнө цагаачлалын талаар хатуу бодлого баримтлана гэж олон нийт олон иргэдтэй амласан. За үүнийхээ дагуу энэ бодлогыг бас хэрэгжүүлж байгаа. За нөгөөтэйгүр бас Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэ бодлого улам одоо чангарах бас нэг шалтгаан сүүлийн үед өрнөж байгаа үйл явдалтай бас холбогдолтой. Афганистан улсаас цагаачилж ирсэн иргэн үндэсний гавардын хоёр цэргийг бол буудсан хэрэг гарсан. За үүнээс эхлэн болвол Трампын засаг захиргаа цагаачилтай холбоотой бодлогыг ялангуяа Афганистаны иргэдэд бол илүү хатуу бодлогыг баримтлах болсон. За мөн Америкийн нэгдсэн улсын хувьд бол 19 орны иргэдийн цагаачлалын өргөдлийг боловсруулахыг төр зогсоогоод байгаа. Мөн 11-р сарын эхээр Нигерийн эсрэг цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн ерөнхийлөгчийн зүгээс Нигерийг хэдийгээр үгүйсгэж байгаа ч гэсэн тус улсад Христэд итгэгч хүмүүсийг бол хахин хавчих үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэхүү одоо Нигерийн талаар хатуу бодлого баримтлагаар болсон. За мөн саяхан бям гарагт Дональд Трамп Сирт Америкийн 2 цэрэг болон 1 орчуулагчийг исламын ус бүлэглэл бол халдаж амь насыг нь хөнөөсөн ийм хэрэг гарсан учраас Сирийн эсрэг мөн хатуу арга хэмжээ авахар төлөвлөж байгаа юм байна. За цагаан ордон мэдээлэлтэй дурдахтаа шинэ хязгаарлалтад өртсөн олон орны иргэдийг шалгахад маш олон одоо зүйлүүдийг бол илрүүлсэн. За эдгээр орнуудын хувьд өргөн тархсан авилга, завилан, мэхлэлт, найдваргүй одоо иргэний баримт бичиг, эрүүгийн бүртгэл зэргээс үзэхэд бол эдгээр орнуудад виз олгох нөхцөл байдал бас хүнд байгаа гэдгийг мэдэгдэж байгаа. За түүнчлэн мөн визний хугацаа хэтрүүлсэн иргэдэд буцаан авах бас татгалзсан орнууд бол эдгээр жагсаалтад
орох магадaltaй гэж мэдэгдэж байна. За цаашдаа Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас эдгээр орнуудаас гадна бусад улсуудыг энэхүү одоо визний болон зорчих одоо эрхийн хязгаарлалтанд оруулж болцсохгүй гэсэн төгшүүр бол гарч байгаа. За эдгээр орнуудтай холбогдуулан чөлөөтэй зорчих эрхийг нь бол хязгаарлаж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсад бол ажил хөдөлмөр эрхлэх боломж бол улам бүр хязгаарлагдаж байгаа юм. За цагаачлалын алба буюу ICE-аас бол байнга одоо нэгжин шалгах үйл ажиллагааг бол явуулж байгаа. Цагаачдын одоо гол одоо ажил эрхэлдэг газруудаар бол шууд ийм нэгдэн шалгах үйл ажиллагаа явуулж хүмүүсийг баривчлах, эх оронд нь буцаах ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнд амьдарч байгаа цагаач иргэдийн одоо нөхцөл байдал, эрх зүйн статусыг алдагдуулах эм сөрөг нөхцөлийг үүсгэж байгаамаа.